Ховийн хэвшил тулгуурласан зах зээлийн эдийн засгтаа арчилсан засаглалтай эдийн засгаа бүрэн либералчилсан үйлдвэрлэл хөгжөөгөө учраас бараг бүх хэрэгцээгээ импортоор хангадаг, нэг хүнд омогдох газар нутаг болон байгалийн баялагаараа дэлхийд тэргүүлдэг ийм нэгэн улс дэлхийд байна. Нийт экспортод уул уурхайн баялаг 90%-ийг эзэлдэг, ашигт малтмалын экспортын бараг 50%-ийг Австрали, Канадын хөрөнгө оруулалттай ганцхан компани дангаараа хийдэг. Гэтэл энэ компани төлсөн татвар улсын нийт татварын хувийг бүрдүүлдэг. Эрчим хүч шатрууна бүрш улсаас хараад улсаараа авилгад хавтгай идэгдсэн нийт баялагын 98%-ийг эзэмшдэг цөөх баячууд тэдний санхүүжилтээр улс төрийн эрх мэдлийг эзэгнэгч голлох улс төрчд нь гадаадынханд худалдагдсан. Гол лидерүүдийг нь баруунд бэлтгэж төрд нь илгээдэг. Хүн амынх нь бараг тал нь өдөрт $2-оос бага орлогоор голоо зогоодог. Ажилгүйдэлд мэрвэгдсэн боловсрол эрүүл мэндийн тогтолцоо маш сул. Дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн 11 тэрбум доллар боловч түүнийг 2 нугалсан өртөө. Энэ бол 3 сая Чингис амьдардаг эртний түүхтэй Монгол улсаа. Өгөөдөө хааны хэлсэнчлэн бид амссан 3 гашуунаа дурдж, алдсан 3 алдаагаа засах цаг ирж байна. Бид эртний уламжлалт төрөө өгүүлсгэж, бусдыг хитрхи хөнгөмсгөлн дуурайж нэг алдсан байна. Их болсон газраа эмх замбраагүй ухуулж нэг алдсан байна. Эрх чөлөөндөө сагж дураар дургснаас нэг алдсан байна. Монголчууд төрийн сүлд өршөө гэж залбирдаг. Энэ бол төрийн сүлдний дүрснээс биш, олон мянган жилийн түүхт төрийн эрх хүчээс шудраг ёсыг хүсэж байгаа залбирал юм а. Төр авилагчдад хатуу байж хэмээн ард олныг төрийн сүлд өршөөдөг. Авилагчдад зөөлөн байвал ард олон хохирдог. Төр гадагшаач, дотогшооч эмх цэгцтэй зохион байгуулах чадвартай, хүчтэй байвал ард түмэн хождог. Монголын ард түмэн өнөөдөр хүчтэй төрийг хүсэж байна. Монголын төр Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлж, түүнийг тууштай хэрэгжүүлж, хамгаалж чаддаг байхыг ард түмэн хүсэж байна. Монголын төр гадны нэг жижигхэн компанид, гадны нэг намд, гадны нэг хоройтой шашны сектэд үйлчлдэггүй байхыг хүсэж байна. Өнөөдөр Монголын голлох 2 намын дэргэд гадаадын намуудын сангууд ажиллаж, санхүү үзэл сурталын дэмжлэг заавар өгч байгааг бид мэднэ. Төр ариун байхыг хүсэж байна. Монголд буддизмын нэг урсгал, исламын нэг урсгал, уламжлалт бөө мөргөл гурвал төрийн сойрхолд ор зэрэгцэн эв найртай оршиж ирсэн. Нэг улсад өөр шашин зэрэгцэн оршиж болдогч харин нэг шашны олон урсгал, тэр дундаа гажсан урсгалууд олноор бий болвол аюултайг бид дэлхийн ертөнцөөс харж байна. Яг одоо Монголд буддийн шашны 600 гаруй сүм хийд байхад христийн янз бүрийн урсгалын 6000 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн үнд зүйл ёс суртахуун хизээч байгаагүйгээр дорд орлоо. Эгэл монголчууд, үгээгүүчүүд, орон гэргүүчүүд гэгдэж энэ нийгмээс гадуурхагдсан бүхэл бүтэн давхраг нийгэмд үүссэн байна. Монголоо гих сэтгэлгүй, Монголоо алдсан, Монголын гих бүхнийг уучлдаг гадныхны гар хөлологчид энэ улсыг тонон сүйтгэж, монголчуудыг нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг тунхиран хагаралдуулж байна. Энэ юунаас болов? Хиний гай вэ? Энэ бол түргүү байсны гай. Түргүү байсан учраас монголчууд олон жил, 25 жил эцэг ихгүй өнчин хүүхэд шиг явлаа. Энэ бол төрийн оронд мөнгө шүтсний гай. Төр муу менежер, төр шиг хэрэггүй зүйл байхгүй, төр өмчтэй байж болохгүй, төр хүчгүй байх ёстой. Бүхнийг хувьчил, хувьхан төрөөс ямагт илүү, гадаадын хөрөнгө оруулагч түүнээс ч илүү. Ийм уншлагатай чөтгөрөө төр чүглснээс бид ийм боллоо. 25 жилийн өмнө эхэлсэн нянгаруудын эренг дуусгар болохгүйгээр бид Монголоо аварч чадахгүй. Нянгар гэж хэм бэ? Ямар ч боловсралгүй. Наад захын энгийн соёл ухамсаргүй, ердийн бүдүүлэг аригчин нянгар гихч нөхөр өөрийн мэдлгүй явсаар гинт төрийн толгойд гарч чухал албан тушаалд очиж бүхний амь амьдралыг шийддэг хамгийн чухал хүн болж орхидог тухай нэг киног та бүхэн үзсэн байхаа. Монголын төр дэх нянгарууд зөвхөн сүүлийн үеийн үзэгдэл огтоос биш юм. Бид ийм нянгаруудын эренд 25 жил амьдралаа. Төрийн толгойд төрийн бодлоготон биш, ердийн дунджууд, бүр түүнээс доод түвшнийхэн, ижил хүйстэн, гэмт хэрэгтэн, худалж хулгайч, аригчин, зөөрчин, дээрэмчдийн бүлэглэл зүгээр л нянгарууд гарч 25 жил Монголыг гүнзгий хар ангал руу чирсээр байна. Энэ хар үеийг эхлүүлж нянгарууд төр барих бололцоо олгосон.
23, 25-та нянгруудад Монгол төрийн жолоог зүгээр л өгчихсөн хүмүүс заримдаа гомдогч багтахаар ажил амьдралынхаа захад дөнгөж хөл тавьж байсан аймаг байтугай айлгэр толгойж үзээгүй 20-30-та залуучуудад төрийн эрхийг өгснөөс төрийн бүтэц, зориг, эрх үүрэг задран сарниж улс орон догшин мөрөнд сэлүүргүй завь мэд сэгсжүүлэн зүг чиггүй хөвж явна. Тэд өнгөрсөн 25 жил улс орныг яаж авч явж болдоггүй вэ гэдгийг хангалттай харууллаа. Мэдрүүллээ. Төр шиг төртэй байх яагаад хамгийн чухал вэ гэдгийг хатуу ойлголоо. Ясмахан шингэтэл мэдрүүллээ. Энэ л өнгөрсөн 25 жилийн түүхэн сургамж гол ач холбогдол байлаа. 1990 оноос хойш юу өөрчлөгдсөн бэ? Хонхны дуу цуйраадсаар л уртгаар биднийг зовоосоор л байна. 11.8 тэрбум шилжих рублийн өрнөөс салсан гэдэг өнөөдөр 22 тэрбум Америк долларын өртөө байна. Эрдэмтийн зэсмэлүүдийн мардаан уран, бор өндрийн жон шиг ашигласны ашигын ихэнхийг гадаадынхан дээрэмдэж байна. Үүнийг зогсоо гэж бид хашгирч байсан. 25 жилийн дараа өнөөдөр оюу толгойн зэс алт, гачууртын алт, таван толгой нүүрс, маттын нефтийн ашиггүй гэрээг хянахыг бид шаардаж байна. Тэд эсэргүүцэж байсан бүхнээ дахиад бий болгосон. Тэгвэл 2 дахин богино хугацаанд 2 дахин их өрөөр буцаагаад босгочихлоо. Өнөөгийн неолиберал удирдагчид тэр үеийн коммунист удирдагчдаас тэгээд илүү сайхан болгочих нь юу? Малыг малчдад өгсөн гэдэг. Өнөөдөр тэр мал нь банкны мал, ялтай мал болсон. Иргэдэд байрыг нь өгсөн гэдэг. Улсын хурал саяхан олонхын шийдвэрээр банкны барьцаанд байгаа хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь иргэдээс булан авч банкудад өглөө. Одоо газрыгч мөн банкны барьцаанд тавих эрхийг өгөхөөр зүтгэж байна. Цалин, тэтгэвэр, хашаа, байшин, газар, мал иргэдийн байгаа бүхнийг барьцаанд тавиулан өөрсдийн хувь эзэмшдэг, сонгуулийн мөнгө даалгадаг банкуудыг тэтгэж харин иргэдийг өрийн дөнгөнд оруулсаар байна. Үүнийг тэд иргэдийн гар дээрх үхмэл хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж гоёор нэрлэдэг. Өнөөгийн банкуд ардын хувьсгалаас өмнөх даашинхүү даашиндээгийн пүүлснээс нэрнээс өөр ямар ч ялгаа алга. Орон гэргүй үгээгүүчүүд, архичид, ажилгүйчүүдийн айран бий болж ядуурл хүн амын тал хоёрыг дөхөж явна. Осол аваар гэмтэл амиа хордолт гээд цаг бусаар амиа алдаж байгаа хүний тоо дайн тулаан болж байгаатай ялгаагүйгээр нэмэгдэж хорд хавдар зүрхний шигдээс бэлгийн замын халдварт өвчин урд хожид байгаагүйгээр газар авлаа. Доох, ижил хүүстэн, хар тамхи, мансууруулах бодис биеэ үнэлэгч хүний наймаа. Монголчуудын үгсийн санд байгаагүй, юр урд хожид сонсогдож дуулдаагүй эдгээр үгс 3 сая хүнтэй Монголд амьлан биечихээр барахгүй дасал болж ирээдүйн хойчийг нь багалзуурдаж байна. Тэгээд бидний зорьсон нийгэм хүссэн зам энэ юм уу? 1990 онд тэд энэ бүхний төлөө өмнөх үеэ түлхэн унгаж адлан хавчиж дэлсэн нулимжээ. Тэд 1990 онд юу гэж хэлсээр өмнөх үеэ түлхэн унгаснаа санах ёстой. Тусгай хангамж эдэлдэгэ гэсэн. Тэр тусгай хангамжаас өнөөдөр өөрсдөө дутуу хангамжтай байгаа гэж үү? Тэд яг ийм шалтгаар буруутгаж Цэдэн балын Баатар цолыг хураан авч байсан юм а. Өнөөдөр өөрсдөө Баатар цолоо хураалах ёстой. Монголчууд эрх чөлөөтэй болсон гэдэг ямар эрх чөлөөний тухай ярьж байгаа юм болоо? Авилга авах эрх чөлөө юу? Авилга авчхаад авилгыг цэцэглүүлчихэд өршөөгдөх, зугтах, мултрах эрх чөлөө юу? Улс үндэстнийхээ олон мянган жил хамгаалсан газар шороог зарж ихэнхийг нь гадныханд өгчхөөд ганцаараа баяжиж гадаадд амьдрах эрх чөлөөгөө хилээд байна уу? Улс үндэстнийхээ үр хүүхдээ гадаадд суулгачаад өөрөө эх орноосоо хулгай хийн тэднийгээ тижих эрх чөлөөгөө яриад байна уу? Өвөг дээдсийнхээ борч буухныг сүйтгэх эрх чөлөө юу? Улсын төсөвтөө тэнцэх мөнгийг нэг компанид дур мэдэн өгөх эрх чөлөөгөө хилээд байна уу? Банк нэрээр бусдыг хэмжээ хязгааргүй гүйлэн мөлчгөө эрх чөлөө гээд байгаа мó? Хийх ажилгүй нааша гих төргүй үе олон иргэдийн архитан согтуурах нь эрх чөлөө юм уу? Нөгөө амлаад байсан тэгшэрх шудраг ёс чинь хаана байна? Амжиж цусалж идэж ууж авилга авч чадаагүй хүн хохин юм уу тэгээд? Монголыг тонон дээрэмдэж баяжсан цөөн хідэн гэр бүл Монголыг 25 жил завсаргүй удирдсан манангийн эрх баригчид ташууртай бусд нь эмээлтэй төрсөн гэж ямар бурхан хэлсэн юм бэ? Бид 25 жил хэтэрхий их зугааллаа. Дураараа дөргиж дунд чөнгөөрөө жирэгцгээлээ. Тэргүүн гүүрх эцэггүй хүүхдүүд байлаа. Одоо болсон.
Одоо бидэнд төр шиг төр зангидах хатуугаар эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт, хариуцлага, удирдлагч хэрэгтэй. Хүнд нөхцлөөс дараах арга замаар гарна гэж бодож байна. Төр эдийн засгийн удирдлага гартаа авах хэрэгтэй байна. Импорт, экспортын гол салбарууд хувь хүмүүсийн халаас нь биш, төрийн монопол байх ёстой. Энэ бол импортын нефт, экспортын ашигт малтамлыг төр мэддэг байх ёстой гэсэн үг. Арх спиртийн үйлдвэрлэл төрийн монопол байх ёстой. Арх үйлдвэрлэж, импортлж тамдаггүй ашгийг нь хувь хүн халаасандаа хийгээд архиталтаас үүдэлтэй өвчлөл, үхэл, өнчрөл, хагацл, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурл зэрэг нийгмийн бүхий сөрөг үр дагавар нь төрийн нуруунд дээр ирж байна. Хэтэрхий шударга биш байна. Төлөвлөгөөгүй, эмх замбраагүй төвийг чиглэсэн нүүдэл 3 сая монголчуудын тэн хагасыг утаагаар амьсгалж, толгой дараалан уушгины хорт хавдраар өвчилж, шин бүрэлдэж байгаа ураг хүртэл гажигтай болж байна. Үүнийг хүн бүхний амьдран суух газраа чөлөөтэй сонгох үндсэн хуулийн эрх чөлөөгөөр зөвтгөөдөл суугаад байх уу? Хот руу чиглэсэн тасралтгүй нүүдлийг тодорхой хугацаанд хүчээр хазаарлан барьж, харин хотоос хөдөө тийш нүүдлийг хөхүүлэн дэмжих ёстой. Хүн малаа яс тоолох хэрэгтэй байна. Нэг ч хүн үлдээлгүй бүртгэж цэгцлээд өрх бүрт хүрсэн хүн амынхаа давхраг бүр чиглэсэн үр дүнтэй цэгцлээ бодлого гаргах хэрэгтэй байна. Хотын захын хогон дээр оршуулгын газарт үхэхстэй дэрлэн амьдарч байгаа хүмүүс нийгэмд тусдаа хөдөлмөр эрхэлдэггүй тэмэл хүмүүсийг бүгдийг нь бүртгэн хооллож хувцлаад газар шорооны ажил, зам барилга зэрэг бүтээн байгуулалтанд дайчлан ажиллах хүч болгон ашиглах хэрэгтэй. Гадаадаас монголчуудын хийж гүйцэтгэж чадах ажилд ажиллах хүч авахыг хориглож, дотоодын иргэдийг шахалтаар хамруулснаар иргэдийг ажилдаа орлоготой болгох боломж бий. Тэдний үр хүүхдийг эцэг эхийнхэн дараагийн үе болгон бэлтгэхгүй тулд эцэг эхээс нь тусгаарлан цэцэрлэг сургууль хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Нийгэмд гадуурхагдсан, тижээлгэгч сэтгхүйтэй, амьдрах чадваргүй хүмүүсийн өсч олширхыг ийм байдлаар таслан зогсоох хэрэгтэй. Бид 3 сая. Бидэнд золионд гаргах илүүтэй гарсан хүн ам байхгүй. Хүн ардынхаа нэг хэсгийг тайраад хайдаг гарын хүнс шигээ үзэж болохгүй. Харин гарын хуруу шигээ санаж өөдөн татаад авъя. Энд ямар ч хүний эрх ярих шаардлага байхгүй. Монгол үндэстний нийтлэг эрх ашигаас давсан ямар ч хүний эрх чөлөө байх ёсгүй. Энд айрмаас илүү ажиллах хүчний нөөц бий болцоод байна. Айрмад алд хаагаагүй хүнийг төрийн албанд ажилуулахгүй гэсэн хууль гаргачаад шоронд явсан төрийн алба хашиж байгааг юу гэх вэ? Шорон айрмаас илүү нэр хүндтэй байж болох уу? Гэр гэрийнхээ мухарт байгаа жижиг гар үйлдвэрүүдийг бүртгэж цуглуулан үйлдвэрлэлийн системд оруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн түүхийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжиж, энэ салбарт харин зах зээлийг, өрсөлдөөнийг, хөрөнгө оруулалтыг дэмжснээр малыг тавааржуулж, ашиг шимийг нэмэгдүүлж болно. Малыг эрүүлжүүлж, мал тэмдгийг үр дүнтэй ажилуулан, малын ашиг шимийг нэмэгдүүлж, чанартай түүхийн эд бэлтгэж, дотооддоо боловсруулснаар гадаадын түүхийн эд бэлтгэгчдийн сүлжээг шахан гаргаж, дотоодын түүхийн эд бэлтгэх сүлжээг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг хямдруулахын тулд техник, технологи, түүхийн эдийн импортыг татвараас чөлөөлж, дотоодод үйлдвэрлэж байгаа ижил төрлийн бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг үйлдвэрлэлээ хамгаалах хангалттай өндөр хэмжээнд хүртэл нэмэх шаардлагатай. Түүхийн эд дотоодоо боловсруулах технологи нэвтрүүлсэн судалгааны байгууллагууд эрдэмтдийг шагнан урамшуулж, үйлдвэрлэл нэвтрүүлэх хөрөнгийг төр гаргадаг болох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нэртэй луйварчид, хөрөнгө гулгуулагчдын эрэлт биш, технологийн эрэлт хүмүүсээ явуулах хэрэгтэй. Монголын ихтэй сургуулиудаас хамгийн ирээдүйтэй бөгөөд чанартай, чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломжтой сургууль бол хөдөө аж ахуйн их сургууль муу юм. Зөвхөн дотоодын биш, гадаадын оюутнуудыг ч эндээ сургаж болно. Хүний нөөц хангалттай бүрдсэн мэргэжлэр суралцагчдад төрөөс олгодог хөнгөлтийг зогсоож, эдийн засаг, аж ахуйн салбар шаардлагатай техник, технологийн мэргэжлэр суралцагчдад илүү сайн хөнгөлт эдлүүлэх, энэ чиглэлээр суралцах чадвартай, орлого багатай ядуу айлын хүүхдүүдийг олноор дэмжин суралцуулах шаардлагатай байна.
Бидэнд баруунд тархиа угаалгасан шилэн нүдтэй эрвээхий зангиатай эдийн засагч, хуульч, философч, орчуулагч, элдв янзын менежментийн мэргэжил эзэмшигчдээс илүүтэй инженерүүд, технологичд, мэргэжилтэй ажилчид хэрэгтэй байна. Даргыг хизээч Америк, Герман, Орос хятадд дээд сургуулиар бэлтгэдэггүй. Харин эдгээр мэргэжилтэй ажилтнуудаас тодруулж сургаж авдаг системийг эргүүлэн сэргээснээр амьдрал мэддэг, ажиллаач мэддэг, бүтээлч үндэсний удирдах ажилтны давхаргыг бий болгох болно. Нийтийн хоол зэрэг үйлчилгээний зарим салбарт гадаадынхны хөрөнгө оруулахыг хязгаарлах хэрэгтэй. Өнөөдөр Монголд 100 гаруй ихтэй сургууль ямар ч чанаргүй бүтээгдэхүүнүүд хэдэн ардан мянгаар нь үйлдвэрлэж байна. Барилгын 160 гаруй компани зах зээлийн эрэлтэнд нийцээгүй барилгыг барьж валют гадагш нь урсгасаар байна. 150 гаруй компани эмийг хүнс шиг импортлж байна. Элдв биологийн нэмэлт бүтээгдэхүүнээ зарахын тулд монголчуудыг махнаас гаргах бизнес хүртэл хийж байна шүү дээ. 3 сая хүнтэй улсад сонин хэвлэл, сайт, сэтгүүл, телевиз, радио нийлсэн 1000 хол гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол зах зээл биш ээ. Үүнийг эмх замбрааг үтэл гэж нэрлэдэг. Зах зээлийн судалгаа явуулж энэ бүхнийг цэгцлэх шаардлагатайгаас гадна өнгөрсөн хугацаанд боловсруулж гаргасан бүх хуулиудыг нэгтгэн нэг системд оруулж зөрчилдсөн заалтуудыг устгаж нэг чиглэлд оруулах ёстой. Олон шашны төрөл бүрийн урсгалууд, гаднаас санхүүждэг янз бүрийн төрийн бус байгууллагууд энэ бүс нутагт зөвхөн Монголд л дураараа дөргиж болж байна. Төрийн шийдвэр төрийн ордонд биш, Facebook, Twitter, нийгмийн сүлжээгээр дамжсан гадны нөлөөлөлд автан гарч байна. Үүнийг ардчлал гэж нэрлэхгүй. Энэ бүхэн нийгмийн оюун санааг самруулж байгаа хар тамхи юм а. Эднийг бүгдийг цэгцэлж гаднаас санхүүждэг төрийн бус байгууллагуудыг хуулиар хориглох ёстой. Нийгмийн сүлжээнд оролцож харилцахдаа заавал албан ёсны нэр хаяг бүртгэлтэй байхыг хадуу журмалж, түүгээр хууль бус үйлдэл хийх, өдөөн хатгах, хутхан үүмүүлэх, хэрээс хэтэрсэн хараал доромжлол, бүтэглэг тараахыг хянан хязгаарлаж, иргэдийн оюун санааг хамгаалах шаардлагатай байна. Хувь хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдгийг тодорхой хүрээ хязгаарт оруулж төр хянах ёстой. Байшин, сав, студ, камер, дуран аваа техник хэрэгслийг хувь хүн өмчилж болох боловч нийтийн өмч, агаарын долгион, сэтгүүл сурвалжлагчдын итгэл үнэмшил, үнэт зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн өмчилж болохгүй. Хэвлэл мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг шууд хориглох ёстой. Хэвлэл мэдээлэл нийгмийн сүлжээгээр дамжсан оюун санааны самуурлыгч цэгцлэхээс өөр арга бидэнд үлдсэнгүй. Хэрв төр нь үндэснийхээ нийгмийнхээ оюун санааг цэгцлэхгүй бол өөр хэн нэгэн түүнийг цэгцлэхэл болдог. Тиймээс төрөл үүнийгээ хийх ёстой, хийх үүрэгтэй. Энэ бол дарангуйлал биш. Энэ бол эмх цэгц. Аливаа хүн юмс байх ёстой байрандаа байхыг л эмх цэгц гэдэг. Төр нь төрийнхөө байх ёстой байранд, төрийн хүн нь төрдөө, гэмт хэрэгтний шорондоо байхыг эмх цэгц гэдэг. Нянгрууд ч бас байх ёстой газартаа байхыг эмх цэгц гэдэг юм а. Бас аав нь шоронд биш, гэрийнхаа хойморт гудамжны болонд аригчдтай биш, гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг, хүүхдүүд нь гудамжинд тэмж биш, сургууль цэцэрлэгтээ явж байхыг эмх цэгц гэдэг. Ийм эмх цэгцийг хүлээн зөвшөөрч, ийм бодлого явуулахыг дэмжиж байгаа хүмүүс, нийтлэгүүд хамт олныг нэгтгэж, шинэ улс төрийн цоо шин хүчин зохион байгуулах шаардлагатай гэж бодож байна. Төрөөс мөнгөний бодлогыг гартаа бүрэн авч хэрээс хэтэрсэн өндөр хүүгээр хүүлэх, дамлах, түрээс рентээр мүлжих явдлыг таслан зогсоох ёстой. Үн бүрдэлтийн хууль гаргаж стандартчлах, түрээсийн хэмжээг тодорхой хуульчлах, иргэд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болохооргүй байхаар зохицуулах ёстой. 25 жил хөрөнгө гүрж хэрэн хисүүчилж гаднаас туршлага судлаа. Одоо өнгөрсөн үеийн алдаа оноо ололт сургамжаа эргүүлэн судлаа. Гаднаас биш өөрсдийгөө хайж олцгоё. Бид хуршүүлтэй хүндэтгэлтэй найрсаг байж хамтран ажиллах замаар тодорхой хэлбэл бүс нутагта байр сууриа эзэлж чадсанаар л цаашид оршин тогтнох, уртудаа мандан бадрах боломжоо бүрдүүлнэ. Бид энэ бүсэд энэ нутагт төрийн албан ёсны тооллоор бол 2225 жил үндэсний насжилтаар бүрш олон мянган жил амьдарсан тооцогдохуйц үндэстэн улс мөн. Дэлхий биднийг муухан мэднэ.
800 жилийн өмнөх сургаар л мэднэ. Харин хоёр хөрш маань сайн мэднэ. Яг өнөөдрийн байгаагаар маань л мэднэ. Томоохон дэд үтцийн болоод ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг дотоодын явцсан эдийн засгийн хүрээнд тооцолгүйгээр бүс нутгийн эдийн засгийн интеграц, хөгжлийн чиг хандлага, хөршүүдийн харилцан сонирхолтой уялдуулан ухаалгаар тэдний тэнцвэртэй хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж байсаар байна. Бид ингэж л эдийн засгаа бодит эдийн засгаар тэлж тогтвортой хөгжих тухай ярих учиртай. Гэтэл бид хоёр хөрштэйгээ биш, далайн цаадах 3 дахь хөршүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлэх тухай дэгэн дэлхийгээр нэг ярьсаар байгаа нь дэвхрээд буух газраа мэдэхгүй гэсэн монгол үгийг санагдуулж байна. Мэдээж 3 дахь хөрш хэрэгтэй. Гэхдээ тэд 3 дахьч юм шүү дээ. Ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз олгодгоо яг одоо зогсоох хэрэгтэй. Эх орон хилээсээ биш дотроосоо шүүрэн шанах шиг болтлоо гадныхны мэдэнд очлоо. Хайгуулын лиценз эзэмшигчид өөрсдөө хайгуул хийхээсээ илүү гадныханд зардаг, лицензийг нь хураах болоход төрөөс нөхөн олгоор авах нэрээр их хэмжээний мөнгө хулгайлдаг явдлыг даруй таслан зогсоох ёстой. Ийм явдлыг шалгаж гэмт этгээдийг яллах учиртай. Одоо илэрсэн, одоо ашиглаж байгаа ордууд бидэнд хангалттайгаар барахгүй ихтэж байна. Зөвхөн дархан цаазт газар гэлтгүй түүхэн дурсалт орчныхоо экологийн тэнцвэрийг хангадаг бүсүүдэд лиценз олгохыг зогсоох, тодорхой бүсүүдэд байгаа лицензийн төлбөрийг хэд өндөр тогтоох замаар буцааж авах хэрэгтэй. Одоо нэмж хаах биш, харин олсноо бодлоготой, төлөвлөгөөтэй ашиглах цаг болсон. Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалахын тулд төрийн захиргааны хатуу тогтсон босоо тогтолцоог сэргээн бэхжүүлэх шаардлагатай байна. Холбооны улсын санхүүжилтээр нэгдмэл улсын аймаг хэмээх засаг захиргааны нэгжийг мууж улс шахуу болгож байгааг нэн даруй зогсоох ёстой. Засгийн газар нэг тийшээ, аймаг хот нь нөгөө тийшээ, дүүрэг сум нь бүр өөр тийшээ харчихсан, лиценз уралдаж зарсан, сангийн мөнгө хулгайлж шамшигдуулсан, улсын үндэс болсон газраа нууж худалдсан гэх мэт үе олон булаа булхаа үйлдэлүүд илэрсээр байхад орон нутгийн бие даасан байдлгээд нүдэ айнаад өнгөрөөж болохгүй. Тэд ямар автономи улс өөр үндэстэн үү? Нэг улсыг өөр намууд хуваан захирч болохгүй. Нэг улсыг нэг төрөл захирдаг. Аймаг болгон сум болгон 9 хөлт цагаан сүлдтэй. Аймаг сум бүр туг далбаатай, хуралтай, арай хаангүй байх шиг байна. Энэ тэгээд феодалын бутарлуу. Хувааж захирахаас гадна хуйлдаж иддэг, нэгнээ хаацаалдаг, хамаатан саднаар талцдаг, угсаа заламжилдаг байдлыг нэн даруй устгая. Товчхондоо бүгдээрээ эмх зэгцэндээ орцгоно. Эцэст нь хэлэхэд одоо бид эвэлдэн нэгдэж, марцныг сануулж, үндснийг сэрээж, хүн бүр дор бүртээ хувийн хариуцлага ухамсарлаж, хайр сэтгэлд этгээдүүдийг илрүүлэн зайлуулж, эх орныхоо ирээдүйн хувь заяаг гартаа авах цаг ирсэн байна. Харин энэ тэмцлийн эвнээнд хуучин хонцонгаа авахыг хүсэгчид, гомдож тунирхагчид, өмнөх алдаагаа үл хүлээн зөвшөөрөгсөд, ашиг хонжоо хайгчид нэгдэх зай завсар байх ёсгүй. Бид сонгуул хоорондын хариуцлагыг биш, нийгмийн бүхэл бүтэн үеийг хорлонтойгоор сүйтгэсний хариуцлагыг ярьж байна. 25 жил Монголыг сүйтгэхэд хамгийн нөлөөтэй оролцож, төрийн бүх шатны өндөр албан тушаал тасралтгүй суучгаад өнөөдөр ачтны дүрээр ард олныг хуурн эхэлж болохгүй. Ард иргэд минь аршаан гэж шалбааг уухгүй, ачтнаа гэж араатныг дагахгүй. Зөвхөн сонгуул болохоор нойрноос сэрж их дуугаар замдчаад бусад цагт бэлтгэгчин зан гаргаж гар хөлгөн суухыг өөрсдөө хүлээн зөвшөөрөмгүй байна. Бид ард түмэнтэйгээ нэгдвэл тэмцэл маань ялалт болно. Бид зангидсан нудрах шиг ард түмэн хүчрхэг булчинлаг шуу шиг байх хэрэгтэй. Хий хоосон саргунцгаавал хурууга нэг нэгээр нь хугчуулахаас өөр үр дүнд хүрэхгүй гэдгээ одоо ухамсарлах цаг болжээ. Монголын нийт ард иргэдэд өнгөрсөн 4 биш 25 жилийн хариуцлага ялыг эрх баригчдаас их барьж байсан барихыг санаатагчдаас нэхийг уриалж байна. Эцэст нь дахин хэлээ. Энэ бүхнийг өөрөөр хэлбэл эмх цэгц, сахилга, хариуцлагыг тогтоохыг зөв гэж үзэж байгаа хүмүүс шинэ хүчин зохион байгуулах тухай ярилцаж болно. 2016 онд 76-гийн нэг ойрхон харагдаад хиймлэр эвсэх нэгдэл Монголд сайн зүйл авчрахгүй, харин ч хор хүргэх болно. Би ийм хуурамч төр зуурын албан тушаалын төлөөх нэгдлийн эсрэг байх болно.
суудлал харж биш бодлогод алсын хараанд нэгтгэлдэн зангидагдах хэрэгтэй байна. Хэрвээ зөвшөөрөл энэ хүчнээ нэгдмэл Монгол гэж нэрлэцгээе. Хэрвээ ингэж өөрчлөлтийг нийгмийн идэвхтэй хэсэг нь зөвшөөрч ард иргэд маань дэмжвэл 25 жил эцэг хүү эхнэр нөхрөөс эхлээд нэгдмэл төрн хүртэл намуудад хуваагдсан хагарлыг эвлүүлж нэгдүүлэх үйлийг нэгдмэл Монгол эвсэл хийцгээе. Бид монголчуудаа үзэл санаагаар нэгтгэн зангидаж үйлсээрээ байлдан дагуулж чиглүүлэх үүрэгтэй хүчин байж болно. Бид задарсан нийгэмд эмх цэгц, дэг журам, хариуцлага тогтоох нэг хүчин байж хагарч хуваагдсан, зөрчилдөж, тэмцэлдсэн биш нэгдмэл Монголыг бий болгож чадна.